Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 өдрийн дагаас баасан гарагийн 21 цагаас хүргэж байгаа айцаа хамтдаа давцгаараатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 7-ны даваа гарагийн дугаар шууд хүргэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Хамцаа Амийн хариулагчаар ундрахнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Метополь имлэг, Туркийн тэргүүлэх их сургуулийн зохицол эмнэлэг, за мөн Минопос хамтран ажиллаж байна. Шахруудтай үчимэндийг хүргэе. Даваа гараг болжээ. Тэгээ даваа гарагт битээр сүнсний тухай та бүхэндээ хуваалцдаг. Нэвтрүүлгийнхэнд юуны тухай ярихад авчихсан дурдъя. За би хоёр хэсэг хуваахаар байгаа. Нилээн урт түүх байсан. Тэгээд та хачирхалтай найз гээд нэг охины за ер нь бол бүсгүүлтэй тэгээ бага багт тохиолдсон явдлын тухай. Гэхдээ энэ маань өөрөө юу юм бэ? Нилээн үргэлжилж байгаа. Бага наснаас нь эхлээд насанд хүртэл нь бүр ингэ нилээн удаан үргэлжилсэн түүх юм билээ. Тэгэхээр ямар ч тач хоёр хэсэг хуваагаад орчуулчлаа. Тэгээд өнөөдөр бол ингэ эхний хэсэг нь тэгээ маргааш 2 дугаар хэсэг нь болж орох нэ. За бас сонирхолтой. За тэгэхээр манайхан группт нэгдэж амжааг байгаа бол группт ямарч нэгдээд аваарэ. Тэгээд алмас шонхрууд маань заавал группт нэгдсэн байдаг тийм ээ. Ялангуяа нэг группэр ч юм тэр ойр зүрх мэдээлэл өгчөөд идэх болохоор. Тийм тэгээд ер нь алмас гэсэн цолыг авч байгаа хүмүүс маань группт нэгдсэн байх хэвээр. Дээрээс нь бүх дугаараа сонссон хүмүүс маань алмас гэдэг цолыг аваад байгаа шүү дээ. Тэгээд шинэ сонсогчдын маань хувьд бол тэгээд цолоо бас группээс орж байгаад харах боломжтой. Би тэр бол ингээд цолоо нилээд дээдлэлт ингээд шууд зоогоо тавьсан байдаг учраас ороод сонирхоод тий. Өөрөө ямар цол дээр явж байгаа вэ гэдгийг хуваалцаарай. За өөрт хэлсэнгүүд лайк шеэр бас хийхээ мартваа. Багасаад яг хэлэхгүй бол ингээ багасчаад байх юм. Тэг яагаад ингэж тийм гэхээр энэ нэвтрүүлэг эргэжил явах уу үгүй юу гэдгийн тэндээс шалтгаалдаг учраас лайк шеэр хийж агаарэ гэж хэлээд. Яг ер нь бол хүн болгонд бас нэг таниулах нэг зүйл шүү дээ. Яг үнэ. За би өнөөдөр Монгол сүнснийхээ тарилаар ярина. Нэг нь болохоор тоглоомонд хорогдсон бяцхан хүүгийн сүнс, нөгөөх нь болохоор сүнстэй архитсан нэг хүний тухай. Юм байна. Өө яасан сүрхий сүнстэй арай сүнс гэдгийг мэдэхгүй баах ингээд хамт аргуугаал явчих тэ. За би ихний түүхийг хүргэе. За тийм. За дөрөлөг үүр цайх алдаад л нүдний хороо гаргав. Тэрээр нас 40 хэвээс хойно Солонгост явдж тэнд 4 жил ажиллаж байгаад нэг имэрсэн юм байна л та. Цулааж булцаад л баячих нь юу юм бэ гэхэд хөө яах вэ нэг элбэг 2 өрөө байрны мөнгөтэй хүрээд ирсэн байгаа. За эхнэр нь эхний 1 жил төвчээртэй байж утас шүрмсөөр овоо ярьдаг байснаа сүүлдээ бүр уцааж авахаа болоод тагчиг болчих. Болроо өөр хүнтэй болсон тухай дүү баяраа түүнд мэдгдсэн байгаа. Ахаа игч таныг яваад 1 жилийн дараанаас л өөр хүнтэй уулздаг болсон штэ гэж хэлсэн маа. Хүний газар хідэн төгрөгийн төлөө нойр хоолой хугаслан ажиллаж байхдаа дөрөлөгч зүгээр байгаагүй. Хаяахан нөгөө алдарч ягааны гудамжаар нь сэлгүүцээ явахдаа шаазан шиг цагаан царайтай солонгос хүүхнүүдийн хажуугаар зүгээр л нүдэ анаад өнгөрдөг байсан гэвэл бас ч гэж нэг худлаа болчих гээд байгаа юм л та. Ганц би ир хүнд чинь түшиг толгоор хэрэгтэй. За бай гэж утгад нэг ядраад эрэхтэн шүлтээ устдах хоол хийчихдэг эмхтэй зайшгүй өгүүлэгдэж эхэлсэн юм байна л та. Ингээ хижээл нас руугаа хэлбиж аваа ирэх хүн юм чинь ингээд дан кимчи будаагаар бол өстой хоошгүй нэлээд зүудэрч. Тэгэхээр нь Солонгост бас л байж идэг байсан хандаа гэх эмэгтэйдээ дотносож ер нь бол хань хийгээд авсан байгаа. Хандраа амжиж болдог тоо хийх юм байсан юм байна. За тэгээ бодож л тээ. За болроо бид хоёр ч одоо яах вэ? Харин мухуу минь яаж чуухан байгаа бол тоо. Гадаадад сурахаар явсан л гин. Ер нь их ээж тал руугаа хөөхөдтэй. Атаар зүрүүд болроо тэгэж хүмүүжүүлж гисэн юм л та. Баян хүнтэй суусан ч гинөө тийм юм сонсогдох л боллоо. Гэхдээ бодвол ухаандаа намайг голж байгаа нь юм байлгүй дээ. Гэхдээ энэ хүүхнүүд мөн ч их одрох юм да. Гэвчлэн элдвийг бодоод эргэлдэн сэтгэл нэлээд хямраад авч. Үүр цайхаа альдад төрлөг сэрж дүүтэйгээ хамт хэдэн сар хайсны эцэст худалдаж авсан 5 шарын социализмын үеийн нэг өрөө байр, яоцгүй хүн эргүүлж тойруулаад нэлээд ажиглаж л тээ. Тэгээ бодож гин. За одоо яах вэ? Олж ирсэн мөнгөндөө таарч байгаа нь энэ юм байна. Доторх аркийг нь авчих бол 2 өрөө байр болчихл юм да гэж утсан маа. Гэхдээ дөрөлөг байраа томсох нэг тийм сонирн биш байсан юм байна. За ганц би хүнд бол хаваас гэжтэй. Харин хүл дүүжлэх унаал авах нь чухал байна да гэж дүүдээ хэлсэн маа. Ингээ хөнгөн шиг юм мэдчихэд гарахын төс болсон. Хөөцөлдөх ажил ч гэсэн нэлээд ч олон байж. Гол нь сүүлийн үед түүний авсан энэ байранд хачин жигтэй зүйлс ойрхон гарах болж. Өдөржингөө явж зүсэн зүлийн хүмүүстэй уулзж бичиг баримт гээд эрэхт нь оройхон гэртээ орж ирэхт нь карантины ус нь өөрөө гооччихсан. За дээрэс нь хандаг өлгцэн зураг нь унжсан байдаг ч юм уу хин нэгэн хүнлэнгийн хүн байгаад байгаа мэт сэтгэл төрөөд идэг байж л дээ. Уган дөрлөг тус байранд орохын өмнө засвар сайн хийлгүүлээд сантехникийн асуудлыг нь хуучны байр болохоор бүгдийг нь засаж шинжилсэн шийдвэрлсэн юм байна. За тэгээд энэ одоо яаж гэх юм бол
гэж одоо кранта дахин шалгахад зүгээр ямар ч асуудалгүй байж л дээ. Ингээд дөрөлөг дүүгийнхээ хамт машины захаар баахан тэнсний эцэст харьцангуй гайгүй үнэтэй Япон суудлын хэрэг олоод авчиж. Байр авсны дараахан ойролцоо гараж худалдаад авчихсанд бол машина яах вэ, ийх вэ гэх мэтийн асуудал юусаа гарсангүй. Ингээд нэг сэтгэл нь хансан дөрөлөг ашгүй нэг хүлд өөрчлөх унаатай боллоо. Ийм том 8 хийсэн хүн чинь угаанаа дүүтэйгээ амжих ярих юм байна гэж хэлэхэд дөрөлгийн дүү баяраа. Йоо, та одоо нөгөө болроогоо л ярих чагааз ядаргаатай гэд дурамжхан байсан ч гэсэн за яах вэ гэд толгой дохин зөвшөөрсөн байна. Ингээд тэр хоёр зам зураас арих, баг цаг 100 шаваад 5 шарын зүг салхи татуулан тавьж эхлэв. Гэртээ ороод дөрөлөг ширээ засан дүүгээс суулгаад "Ахны яхад нэг иймэрхүү амьдарч байна. Ганц би хүнд илдв нов ширэг байдг юм дөө. Харин энэ амар ч юм уу?" Гэхт нь баяраа. "Хөөе. Та одоо юу яриад байгаа юм бэ? Ганц би байхтай яах вэ дээ? Болроо ихч та хоёр салсан л юм байгаа биз? Хүү төгөлдрөө мартаж болохгүй баха" гэв. Тэгт нь дөрөлөг өөртөө болон дүүдээ хундаглаад "Тэр ч тийм л дээ. Гэвч ахнаа тэр тухай ярих гээгүй байна. Хөөе. Энэ байранд чинь нэг хачин чихтэй явдал болоод байх юм. Чи сонсч одоо. Өнөөдөр харин грантны ус нь гойцсонгүй. Заримдаа зүгээр. Тэгэж байгаад гинэд ус нь гоочод эхэлнэ өөрөө шүү бүр. Би очиаг байхад. Тэгэд үлгэрсэн зураг унаад ирнэ. Хүн яваад ч байгаа юм шиг их сонио. Хөөцөлдөх ажилтайг чилэхүү ах нь дандаа ороодж ирээд байгаа. Тэгэхэд л юм хум өөрчлөгдсөн ч байх шиг ер нь ахын жоохон айгаад байна л да. Чи өнөөдөр манад хамт гончих тийхүү хэмээн царайжлахад гайхсан баяраа. За одоо болооч те та одоо юу гэж тийм байдгийг. Одоо юу гэх гээд байгаа наавгаараа та арай сүнстэй гэх гээд байгаа юм шүү дээ. Та одоо болроо гэсээр хагаад бүр сонирн болчихжээ. Ста нэр ачи юм а та нэр. За яг өнөөдөр танад хоны гэж зөвшөөрсөн ба. Ингээд тэр хоёрын элдвийн юм хөөрн сууснаа баяраа хабины бийцс чад ирэгээд боссон ба. Тэгснэ баяраа 0-д ороод гараа угаасныхаа угаах гээд ванны өрөө нөөрснө. "Хүүе, эн чи юу вэ?" гэж хашгиран огол өсрөхтэн дөрөлөг босч. "Үгүй яач юу вэ?" гэд араас нь очисон байгаа. Тэгт нь баяраа ик мак хийн. "Юу аха энэ юу юм бэ? Танаа энэ байр чи учиртай нь үний юм байна. Би сая гараа ухаанга толгонд харсан чинь базарван нэг хүүхдийн ч гимбэр дүрс үзэгдсэн шүү. Гэхдээ та яаж ийм газар амьдарч чадчихна?" гэх зэргээр уулга галтаж эхэлсэн ба. Дөрөлөгч дотроо байранд орсны дараахан Солонгост хамт ажиллаж байсан жагаатай нефт тарихтад хонглын өрөөний ханныхан толинд нь нөгөө энэ дүү баяраагийнх нь яриад байгаа нэг тийм дүрс үзэгдсэнтэй гэдгийг сансан байна. Тэгэд тэр үед би хитрхийг хуучгаад хийм харлаа гэж өөртөө буруу өгөөд л өнгөрсөн. Тэгэхээр үнэн байх нэ. Одоо тэгээд яах вэ гэж бодсон байна. Тэр хоёрын арх хуг сонирхолж хийсэн алга бол цаашид яах тухайгаа нэлээд сайхан ярилцж эхэлсэн байна. Цайхандралч танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн хамтран хэрэгчээр Медапил эмнэлэг Туркийн тэргуулах их сургуулийн цогцлбор эмнэлэг байгаа. За Медапил эмнэлэг нь Турк улсын Стамбул хотод байрладаг хамгийн том хүчин чадалтай их сургуулийн цогцлбор эмнэлэг JCI олон улсын эрүүл мэндийн магадлал итгэмжлэгдсэн бүгд найрамдах Турк улсын эрүүл мэндийн сайд эмнэлэг байна. За Монгол дахь төлөөлөгчийн газрыг танилцуулъя. За Медфол эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар Улаанбаатар эхтлэгүүрийн баруун талд цөв зам дагуу байрладаг. За ер нь бол голомтын бизнес төвийн замын эсрэг талд гэсэн үг. Мөн төлөөлөгчийн газар Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтөй, за уншин тодорхойгүй, за эсвэл гадаадад эмчлүүлэхийг хүсэж байгаа хүмүүсийн хувьд бол хамгийн тохиромжтой сонголт хийж хэлж болно. За яагаад тэр үн төлбөргүй тээврийн үйлчилгээтэй Стамбулын онгоцны буудлаас тосох, за эмнэлэг болон байрлах газарт хүргэх буцах үед үтгүүчлэгээ үзүүлдэг бахан. За байрлах газрыг бас цочод буудал захиалах, түрээслэх байр олоход дэмжлэг үзүүлдэг, онгоцны билет, визний үйлчилгээ гэж байна. Turkish Airlines-тай хамтран ажиллаж байгаа. Тэгээ тийм учраас удалгүй нислэгийн хөнгөлөлтөй билет захиалах боломжтой болох юм байна. 30 хоногоос дээш хугацаагаар эмчилгээ хийх бол эмнэлгээс урилга гаргаад визийг нь ажлын 2-оос 3 хоногт гаргуулах бүрэн боломжтой. Яг үнэ. За 100 онош тохирсон эмчилгээг танд хийж өгнө. Тэгэхээр сая олон улсын магадлалын итгэмжлэлтэй өндөр стандарт бүх эмчилгээний арга барилтай бүх төрлийн эмчилгээ мэргэсэн эмчнэр байгаа. Тэгэхээр хавдар судлал, мэдрэл, зүрх судас, нөхөн эсрэхийг эмчилгээ зэрэг өргөн хүрээний иж бүрийн эмчилгээг санал болгодог. Америкийн нэгдсэн улс, Европ, Туркт мэргэсэн олон жилийн туршлагатай нэр хүндтэй салбартаа тэргүүлэгч эмчнэр таны оншин тулгуурлаад хамгийн үр дүндээ шалгарсан эмчилгээг үзүүлнэ. За онцлогоо эмчилгээ зөвлөгөө өгнөгөө байдаг. Тэгэхээр Монгол дахь төлөөлөгчийн газар шинжилгээний материалаа та авч өгснөөр мэргэжлийн эмчнэр таны оншийг хянаж үзээд шаардлагатай нэмэлт шинжилгээ, эмчилгээний арга зам, зардлын мэдээлэл болон эмчилгээнд зорцуулах хугацааны талаар мэдээлэл маш хурдан хугацаанд өгөх юм лээ.
За мөн мэргэжлийн орчуулгын үйлчилгээ байгаа. Тэгээ эмнэлэгт таны бүх шатанд монгол орчуулагч шуурхаа үйлчлээд явна гэсэн. За онлайн зөвлөгөө бас хяналт байдаг. Мэргэжлийн эмчтэй онлайнаар уулзалт хийж хүссэн асуултуудаа хариулт авах боломжтой байна. Холбогдох утасны дугаар 99 19 6 99 52 32 21 гэсэн дугаарлаа холбогдоорой. Сошиал хаяг нь Medpol SGM гэж ахаар мэдээлэл гарч ирнэ. Баярлалаа хамт ажилласан Medpol эмнэлэг Туркийн тэргуулах сургуулийн цогцлбор эмнэлэг байлаа. Баярлалаа. За ингээд үргэлжлүүлнэ. Түүх рүүгээ орё. За тэгээ байраа яах тухай нэлээд ярилцж эхэлсэн байгаа юм л та. Тэгтэн дүүн одоо яах авч гэжтэй яхаа байраа зарахаас өөр арга байхгүй штэ гэж санаашрангуу өгүүлэхэд дөрөлөг үлгээ аваад харин тийм ээ. Одоо тэгхэл болж байна та. Уг нь хажуудаа гаражтай. Надад их тохирсон байр. За тэгээд яах вэ? Үгүй ингээд юу н үздэг хардаг хүмүүстээр очиж асуугаад үзвэл яах вэ? Гэхдээ болохгүй л тэр л үсттэй гэж дүүргөө харсан байна. Ингээ мэрэгэн түргэн хүн хайхаар тохиролцсон унтахаар болж гэвч нойрон сэрвэлзэн 9 бүсийн бодон хүрөөсөөр арай гэж үүр цайлгсан байна. Баяраа өглөө нь. За ах минь та ойр зүрх хэдэн хуцаа аваад хэд хоног манаад бай. Ингэж айж амьдрна гэж юу байдгийг тэр хооронд хүн хартаа уулзахыг бодъё гэж хэлсэн байна. Ингээ баяраа ууггүй хөөцсөний эцэс дам дарчаад байх нэг мэрэгэн хүнийг олж уулзчихлээ. Тэгээ мань хүн ахийнх нь хамт тэр хүн дээр очиж байр савныхын тухай ярьж зарах хэсгээ асуусан байна. Тэгтэн ярны л гихч өвчөөр хүн судар номоо үзэж чулуу татсныхаа дараа хөөхий өвчнөд ороход нас орсон хүүгийн сүнс юм байна. Ихтэйгээ хамт амьдарч байгаад нас орж ээжигээ л хайгаад яваа бололтой юм. Үгүй бас нэг тоглоом байгаа юм уу та танаад бяцхан хүүгийн сүнс гимгээ гэмгүй. Гэхдээ яаж сүнстэй амьдрах вэ те? Би явж хамт очиж үзэх хэрэгтэй байна гэж хэлсэн байна. Баярлсан дөрөлөгч тэгэлгүй яах вэ? Би таньдастай мөнгө төгрөгийг гомдоохгүй гүн гэсэн байна. Ингээ ярины л байрыг нэгтэлц үзээд за танаа энэ байранд чинь нэг тоглоом байх хэвээр. Сайн үзэн шүү гэхэд дөрөлөг. Сони юм да. Засвар хийхэд тийм тоглоом интервьюр харагдаагүй те. Хачи юм да. Гэсэн ч хамттай хайсны эцэст нэг дугуйн байхгүй машин тоглоомыг гэрээсээ олсон байна. За тэр тоглоомыг болохоор ханы шкафны бүр мухраас хүн бараг анзаарахгүй газраас олсон байна. Ингээ ярины л тэр тоглоомыг даавуунд боо нандинан авсныхаа дараа болон тохоо бүртэн лаад үл асааж шоколтой номоо баахан уншиж сан арц хүж ихээр тавьж ариусгасан байна. Дөрөлөгч хэлсэн үгэндээ хурж яринэлд чамлахааргүй мөнгөгч их л дотн танилцсан ба. Харин яринэл хэлэхдээ за одоо сүнс нь үзэгдэхгүй. Харин та хүүхэд нохоо баярлуулах буян хий. Ер нь сайн хийвэл зүгээр байна гэж хэлсэн ба. Дөрөлөгч хэлсэн хэлсэн ёсоо орн бүгдийг хийсэн бөгөөд яринэлийн хэлснээр дахиад сүнс хий үзэгдэл энэ тэр огт үзэгдээгүй юм байна. Дөрөлөгч байраа зарах шаардлага гараагүй. Тэгэхээр үнэхээр чаддаг хүнээ олвол сүнс гэж бас ч учиртай юм да хэмээн ярьж суусан баг. Нөө юунд нь хорогдсон юм биш тий. Тоглоомд нь хорогдсон. Тэгээ тэр байр нээж тэгэл хамт амьдардаг байр байж л дөөрх юм. Тийм байсан. За дараагийнхан богино төгөг үрээд ихе. Сүнстэй харагдсан түүхгээ тийм ээ. За Ёндон хятадуу текст бүр яснаасаа үзэн яддаг төрөлхийн монгол зантай нэг юм байна л та. Үнэн дээр тэр бэр 40 хүртлийн хорвогийн тоос хөдлөختөө нэг ч хятад хүнтэй ойртож нөхөрлөх нь бүхэл нүүр тулжиж оройсч харж байгаагүй юм байна. За гэвч Орос ах нарын суулгасан үзэл сурталын нөлөө магадгүй өөрийнх нь боддгоор модон илжинд хазуулж өгсөн Амгаа хааны миний үсийг үрийн үрд хүртэл авсгая гэж хэлсэн үгийг уншснаас ч юм уу эсвэл үнэхээр ясман хантан сийлэстэй эртний ус сонцонгоос болдог ч юм уу. Хятад хүнд халуун пэшин дээр шалтан бөхсөрөө балхийн судлаа мэхлүүлсэн юм шиг чин сэтгэлээс үзий яддаг юм аа л та. Ингээд сүүлийн жилүүдэд амьдрал нь бүтлгүүтээд бүх юм бүтгэн явцсан тул аар сахар зүйлээс болоод арх нилээд хөвгөртөх болсон Ёндон нэг өдөр нилээ халамцуу гандангийн хуучнаар өндөр дэнжгэх гэрлүүгээ мацаж явтал гинэт замд нь зуцаан хүрэн мугалчихсан ямаа сахалтай нилээ халамцуу ир таарчилтэй. Түүний гадаад өнгөдөөрх нь нэг л Монгол биш сэжигтэй санагдсан тул Ёндон чи юм уу хужаа юу гэж шууд заамдаа тавсан байна. Хамгийн сонирхолтой цаатах нь Ёндонгоос огт ай сандралгүй. Хаяа, чи 50 байна. Би хуужаа биш ээ. Хятад хүн байна. Шинхүү пүүсийн даая байна гэсэн байна. Ёндон анх удаа өөрийн үзэн яддаг хятад хүнтэй уулзж байгаа учраас согтууч гэсэн сонирхон шохоорох сэтгэлд дийлээд чи яасан овоо зөрөгтэй хуужаа вэ? Ахиа жаахан юм ярьда гэснээр гинэт толгойд нь энэ муу хужааг юу н сэгсрэхэд яад юм бол гэсэн бодол толгойд нь орж ирмэгцээ. Хөөе даая, чамд мөнгө байна уу? Гэхдээ нь ямаа сахалт ингэрээ алгадаа. Хаяа, Жош байна байгаа. Дотор хүн хижээж мөнгөгүй явлаа гэсэн аж. Ёндон тэр тарай үзий яддаг өмгийн хужааг тааралцсан дээр нь нүцгэртэл нь сэгсэрхэр шидэд. За тэгвэл хоёулаа бааранд орноо
хэмээн ойролцоо гэрлэн аниулзах шөнийн цэнгийн газар руу дагуулад алхачих. Диска хөгжим аниулсан шөнийн цэнгийн газар Ямаан сахалт хятад ирийн хамт орж нэг тансаг ширээн дээр очиж суухдаа "Хай, даая, мөнгийг нь чи даах юм байгаа үстэй" гэхэд нь Ямаан сахалт "Чир болно, зовлтгүй" хэмээн ингэр алгацсан байна. Ёндон тэрэнд нь итгээд хамгийн үнэтэй арх виски шар ариг захиалан ширээд өрөхөд Ямаан сахалт "Аяа, хятад хүн хоол идэхгүйгээр арх уу сураагүй ба" гэж хэлээд баахан шарсаг уурсан хоол захиалан ширээн дээр овоолч гэлсэн ба. Ийхүү ууж иdən архичис суугатаа Ёндонгийн хятад хүнийг үзэн ядах хатуу сэтгэл ялангүй зөөлрөөд чи ч сайн ууж байна. Би чамаг их муугар бодсон байж хэмээн хүзүүдэн авч шүлстэн өсөж бөө маяг болсон ба. Түүнд өнсүүлж өнгүүлсэн Ямаан сахал дээр нүдэнд нь нулимс цэйлэгнэ. Танаа Монголд амьдрах ямар сайхан гэж бодно. Жоос олж болно, бас хашаандаа ногоо тарж болно. Гэтэл хятад чи ямар хэцүүгээ санана. Мөнгө жоос олдохгүй, хүн нь олон учир хүнийг хайрлан гэж мэдэхгүй гэж дээрээс нь ярьж сүүлдээ бүр цорхрон уйлж эхэлсэн ба. Тэгээд би Монголд дөнгөж 13 настай ирсэн. Танихгүй хүмүүсийг дагаад олон хоног гүйсэж авч ирсэн. Өдий болтол би арвин жоос чөглөөсөн ч аав ээжтэйгээ уулзаж чадахгүй л байна. Би энэ жоосоо бариад нутаг руугаа явмаар байна. Даанч аав ээж аль эрт нас барсан гэж хэлсэн ба. Тэгснэ гинэт Ямаан сахалт удалгүй Ёндонгоос дутуугүй халамтсан өврөөсөө амсрыг нь сураар боосон ширэн уудтай зүйл гаргаж ирж жингнүүлэн сэгсэрснэ. "Хаа Ёндон, энэ доктор дүүрэн мөнгөн жоошоо байна. Чи бид хоёр тэр ширээн дээр сууж байгаа сайхан хүүхнүүдийг худалдаж авсан ч илбэг хүрнэ" хэмээн шал өөр зүйл яриад өчгөнж гэлсэн байна. Ёндон ч гэсэндээ "За хужаа, чи тэгвэл тэндээс хоёр сайхан хүүхэн шилээд аваад ирэлтэй" хэмээн хэлэхэд Ямаан сахалт салгалан босоод явчихж. Ёндон ард нь ширээн дээр ганцаараа үлдсэн шилтэй вискинээсээ хундаглан ууц сууснаа бүр түүрхэн санаад л үлдсэн ба. Нэг мэдсэн чинь баарны хамгаалах ширээнд ирлэн унтсан Ёндонгийн дал мурыг алгадаас сэрээжсэн ба. Хөөе, ах сэрээр өө, манай хааж ин. Тооцоо моцоо хийлдэ" гэд тооцооны хуудас авчирч үзэлтэй. Тэгсэн тооцоогоо харсан чи аль хэдийн 480,000 холт авчихсан байж. Их сандарсан Ёндон "Хүүе, надтай хамт орж ирсэн Ямаан сахалтаа хятад хайчив" гэхэд нь бармен залуу "Та ч одоо юу яриад байгаа юм бэ? Та хинтэй ч орж ирээгүй, цор ганцаараа орж ирээд энэ ширээн дээр суугаад ганцаараа хий юмтэй яриад л тэрвэрч хүнсэдлээсэн шүү дээ. Би танд үйлчлэхгүй гэсэн боловч та энэ богцтой мөнгөн зооснуудыг гаргаж шидээд баах юм захиалцсан. Гэхдээ уулын ч нэлээд дээр үе мөнгөн зооснууд байна лээ л дээ. Харин жухам яг хэдэн төгрөг болохыг бид нар хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр та одоо энэ мөнгөн зооснуудаа аваад мөнгө төгрөгөөр солиулаад энэ төлбөр мөнгөө төлөө" гэж хэлсэн ба. Тэгээ нөгөө Ямаан сахалтын гаргаж харуулсан ширэн уттай мөнгөн зооснуудыг ширээн дээр нь гаргаж тавьжилтээ. Ёндон тэгхэд л хүрээнд айл эрт нас орчихсан хужаагийн сүнстэй таарч хамт баарнд орсон гэдгийг ойлгосон ба. Ингээд төлбөр төлхөөсөр аргагүй болсон Ёндон бармен залаг дагуулan хуучны эдлэл авдаг дэлгүүрт орж өнөө хэдэн зооснуудаа үзүүлээд хэдэн төгрөг болохыг нь асуухад чамгийн өндөрөөнөр тухайд шууд худалдаад авсан юм байна л та. Баарны төлбөрөө төлчихсөн түүнд цаана илбэг 2 сая гаруй төгрөг үлдсэн байна. Эртний эдлийн худалдаачны хэлснээр тэр зооснуудын зарим нь бүр 1900-аад оны хойсон бөгөөд багагүй хэмжээний алтны хольцтой байсан учраас инхүү худалдаж авсан юм байна. Ямар сони тийм үү? Өгдгүүдээ хэмжээнд өгөөд л явцсан байна. Наач өстө сондгүй. Яг нөгөө өмнө төстэй нэг юу сонсч л байсан шүү дээ. Арх хамт байгаа нөгөө андуурч мандураач гэдэг л үгчлээ. Энэ нь бол сонсч байгаагүй сонирл юм. Тийм тэгэхээр бүр бийжээд бүр дэлтгэж болцсон л үг юм байна л да. Зовлон жаргалаа яриад. Тэг баг одоо амьдраад байгаа юм. Тийм ааз дээ. Монголд өнгөрцөн маа. Би мөнгөө аваад нутг руугаа боцох гэсэн чинь чадахгүй байна гэдэг. Тийм. Баг амьд хүн шиг шүү дээ. Гарт баригдаад ингээд хэрэл амар. За баярлалаа үргэлжлүүлэн дараагийн төг рүү орцгоё. Хажиргалтай найз түүхийн 1-р хэсэг. За өнөөдөр ярих түүхийн эзэн бүсгүйд багангийн сурагч байх үед нь тохиолдсон явдлын тухай ярихаар бэлдсэн байгаа. Бүсгүй багада хөдөө тусганд амьдардаг байж л дээ. Тэгээд жаахан байсан болохоор сүнс гэж одоо юу вэ гэж мэддэггүй. Гэтэл нэг өдөр гэртээ унтж байгаас ирсэн чинь толгойнх нь
оройноос эхлээд ерөөсө хөлийнхэн дээр уул хүртэлтэй битүү юм цэвхэр өнгөтэй хүмүүс гэрээр нь эргэлдэжсэн байна. Тэгээ охин жоохон байсан учраас манай гэрт ерөөсө цочод ирсэн байгаа байна даа л гэж бодоод өнгөрсөн. Гэвч сүүл дуудахны бол тэр нь сүнс байсан байж таардаг. За үүний дараа нэг эмэгтэй сүнсэнд даруулж байсан тохиол байдаг. Гэхдээ аз уулч нэг юм энергитэй хүмүүс байдаг шүү дээ, тий. Ээж нь яг тийм хүн байсан гэнэ. Нилээ энергитэй юм хүчтэй хүмүүс учраас ээжийн хажууд байхад бол тийм ямарваа нэгэн сүнсийг бол ерөөсө хардггүй дарчдаг байсан, сарнаа талгуулчдаг байсан. Тэгээ охин багтаа нэг хэсэг нагцында амьдарч хагаад тэндээсээ сургуульдаа яваад ингээд ирж өчөн 3 жил болсон юм байна. Ер нь бол нэг хэсэгтээ аав ээжээс тустай байсан гэсэн үг. За ингээд эцэст нь аав ээжтэйгээ эргэж амьдрахаар болоод гэртээ эргэж ирсэн. За тухайн үед бол ингээд 100 байсан гинэ. Тэгэд хичээлийн шин улирал бол арай эхлээгүйсэн учраас найз нөхдөж байхгүй, эргэж ирсэн ч гэсэн таньж мэд хүүхэд байхгүй, ерөөсө ганцаардсан. Тэгээ охин уйдсандаа удахгүй орох сургуулийнхаа спортын талбай руу ганцаар очиж тоглодог болсон юм байна. Тэгээ яг нөө сургуулийн урдл учраас тоглоомын талбай ч гэдэг юм нэлээ олон тоглох юмнуудтай шүү дээ. Тэгсэн нэг өдөр сургуулийнхын спортын талбай урд байдаг юм авирдаг тоглоомнууд байдаг шүү дээ. Төмрөөр ингээд тавьсан тийм тоглоом нь нэг тоглох санаатай очисон чинь тэрний яг урталт нь одоо нас чацуул бололтой өндөрч гисэн ижилхэн нэг охин ганцаараа тоглож байгаа харагдсан гинэ. Тэгээ охин ч бас ганцаараа тоглож байсан учраас тэр хар устай охин дээр очиод хоёулаа хамт тоглох уу гэж асууж. За ингээд энэ хоёр маань удалгүй нөхөрлөж найзалж ихэлсэн. За учир нь охин бүр баг бахын л юм аимшигтай одоо манай шонхрууд шиг те юм эвгүй зүйл сонсох дуртай юм охин байсан гинэ. Тэгсэн нөгөө танилцсан хар устай охин байн би ингээд сүнс харддаг юм аа. Ерөөсөө сүнс хараа зогсохгүй бүр ингээ яриаг нүртэл сонсдог гэж хэлсэн маа. Тэгээ охинд энэ хар устай охины яриа тун таалагдчихлтэйг одоо хүүхдэл болсон. Тэгээ сүнсний тухай яриа сонсгосон чи энэ найз бүр сүнс хараа зогсохгүй сонсдог гэхээр сонирхолтой санагдсан юм байна. За энэ хар устай охиныг Мирэ гэж нэрлэнэ. За тэгээд тэд ихэндээ бусад л энгийн хүүхдүүдтэй адилхан те шоргоол цараа шоргоолцны үүр мөр бушнуулаад ингэж тоглодог байсан. Гинтхэн нэг өдрөөс эхлээд нөгөө Мирэ гэдэг танилцсан найз нь хоёулаа ерөөсөө сүнс дуудаж тоглоё. Ирсэн сүнснүүдийн яриаг би чамд хэлж өгье. Би угаасаа сүнс хардаг мэдэрдэг юм чи хэлээд өгөлдөө гэж хэлсэн. За ингээд охид уулзах болгондоо юун шоргоолж моргоолж харж тоглох сүнс дуудаж тоглодог байсан маа. Тэгээ Мирэ гэдэг найз нь чиний хажууд эмэгтэй сүнс байна. Хүүхдийн сүнс тэнд явж байна. Ингэж үхсэн гинэ, тэгж үхсэн гинэ гэх мэтчлэн сүнс дуудсны хадараа ирсэн сүнснүүдийн тухай ярьж өгдөг байсан. Тэгээ яг тэр үед сүнс дуудах бол нэгсэндээ мод болж исэн гэнэ л те. Бид нар бас нэг тийм байсан шүү дээ 10 жил тухайд энэ сүнс дууддаг. Яг нэг тийм мод болж исэн учраас хүүхэд болгон л бараг тоглох дуртай байж. За тэгсэн нэг өдөр охиныг авга ихч гэдэг ингээ хамаатнууд нэрхэр болсон юм байна. Тэгээ гítэл нөгөө гэртэн ирсэн хамаатнууд ганцхан дүүд нь Барби бэлгэлчээд охинд бэлгэлээгүй гинэ. Тэгээ охин үүнээс болоод хамаатнуудтай гомдоод гэрээсээ гарангуудаа өнөөх хар устэй Мирэ гэдэг найзтайгаа уулзахаар сургууль руу явж. За ингээд найз Мирэн сургуулийн урд байх авирдаг тоглоомны хажууд охиныг хүлээгээд ганцаараа тоглоо явжсэн. Тэгээ охин очиод өнөөдөр ерөөсөө сүнс дуудаж тоглохгүй сэтгэл санаа ч гэсэн тийм юм байна гэж хэлж. Тэгсэн Мирэ найз нь охиныг гараас атгаад тэгвэл хоёлаа ойр хаваар зугаал ял та гэж хэлж. За ингээд охид амьдарч байгаа газрынхаа гудамжуудаар ингээд орж гараал энд чи юм гудамж байд юм байна, энд ийм барилга байд юм байна гэл нилээн зугаалж агаад явсаар байгаад эцэст нь хаягдсан байшингийн өмнөрч хов хоосон. Тэгээ нилээн удсан болтой гаднаас нарахад бол нэг юм эвдэрч гисэн ч юм уу те нурж байгаа юм шиг тийм барилга. За тэгсэн найз Мирэн охины гараас хөдлөөд хоёул ийшээ орё л доо. Энд сонирхолтой зүйл зөндөө байгаа. Тэнд нь тийм сүнс байгаа. Энд нь ийм зүйл байгаа гэх мэтчлэн ярьж. Тэгээ охин хар устай найзынхаа яриаг сонсч явсаар нэг мэдхнэ. Хамаатай садандаа гомдсноо ч таг мартчих нөгөө сүнснийх нь ярианд бүр дотор нь ороод. За тэгж явснаар охин хаягдсан байшингийн ойролцоо байх гэрлийн шонгийн доороос үнэхээр хөөхөн чихмэл хүүхэлтэй болсон юм байна. Тэгээ охин хөөхөн хүүхэлтэй олсон гэдгээ Мирэ гэдэг найзтай хэлээгүй сэмээрхэн аваад гэрлэг харж. За тэгсэн эцэг хэн гаднаас юу гэдэг олсон юм хүүхэлтэй бариад ороод ирэхээр нүгүүд загнаад гү чи ч одоо хаанаас юм бариад ороод ирсэн юм бэ? Гадаа хайсан юм хамаагүй барж орж иж болохгүй шүү дээ миний хүү гэж загнаж. За ингээд тэр ч хүн охин бөөн уйлаа майлан болж те хамаатынх нь ах ягч ганцхан дүүдэн л хүүхэлтэй авчирсан. Тэгээ өөрөө гаднаас ганц хүүхэлтэй олоод ирсэн чинь авч болохгүйгээд ингээд загнаад ингээд тэр шүнжэнгөө уйлаад ингээд үүр цайлгасан маа. За ингээд маргааш өглөө болонгууд нээж нь дахиад хэлжилтэй. Гү чи одоо наад хүүхэлтэйгээ хаанаас усан тэр газарт нь аваач тавиа битгий ийсэн бус юм гэртээ авчиж гэж загнаж. За ингээд аргагүй ирэхэнд охин хүүхэлтэйг буцааж тавихаар гарч. За гэхдээ хүүхэлтэйг хайсан байшин хаана вүлээ те одоо нөгөө хаягдсан барилгач тийм учраас ганцаараа явах гэхээр жоохон айгаад исэн юм байна л да. За тийм учраас охин нөгөө Мирэ гэдэг найзтайгаа хамт явахаар шийдээд сургууль руу очсон. За энэ удаад ч бас Мирэ гэдэг найз нь сургуулийн урд байх авирдаг тоглоомны хажууд л тоглож ирсэн. Оч болгонд л дандаа л энд дэвждэг.
За ингээд тэд хамтдаа хаягдсан байшин руу хөдөлцгөөсөн. За очоод охин найз мэрээд хандаа хэлж л тээ. Гэхдээ би өчигдөр энэ хүүхэлтэйг эндээс олсон байхгүй юу? Тэгээ ээж намайг дэмий зүйл авчирлаа гэж баахан загинсан. Тэгээд олсон газар та буцааш тавь гэж хэлсэн байна. Тэгсэн найз мэрээ нь охины гарт байгаа хүүхэлтэйг гинтхэн шүүрж авснаа хэсэг ширтсэн байна. Тэгээ ширтчихсэн. Хүүе энэ хүүхэлтэйнд чинь сүн шингэсэн байж гэж хэлж. Тэгээ охин яг сүнсний тухай сонсох дуртай байсан ч гэсэндээ яг сүнстэй тоглоом барьсан гэдэгт бол нэлээ айсан маам л да. Тэгвэл одоо би яах юм бэ? Наа сүнс чи надад наалдсан байвал би яана гэж хэлж. Тэгсэн найз мэрээ сүнсийг чамаас салахын тулд энэ чихмэл хүүхэлдэнд хосол олж өгөх хэрэгтэй дээ гэж хэлснээр ганцаараа нөгөө хаягдсан байрлал ороо авчиж. Тэгээ ороод нэлээ хэсэг байж яснаа удалгүй гартаа эрэхтэй юм чихмэл хүүхэлдээ бариад гардарсан ба. За тэгээд хэлжилтээ. Эднийг хос болгохын тулд нэг зан үйл заавал хийх ёстой юм аа. Юун түрүүнд энэ эмэгтэй хүүхэлдэйг чи олсон учраас чиний үс надад хэрэгтэй гэж хэлээд бараг ямар ч тайлбар хэлэлгүй гинтхэн үснээс нь зулгаагаад тодорхой хэмжээний үс авсан ба. Тэгээд нэг гартаа эмэгтэй хүүхэлдэйг нөгөө мэрэ гэдэг найз нь нөгөө гартаа нөгөө эрэгтэй эмэгтэй хүүхэлдэй байгаа даа шүү дээ. Эрэгтэй хүүхэлдэйг охины үсний хамт ингээ хоёр гартаа хатгаад тэгээ охин танд хэлсэн маа. Би өөрөө учрыг нь олж учраас чи санаа зовх зүйл байхгүй. Хоёлаа маргааш уулзъя гэж хэлээд ингээ яваад өгсөн маа. Тэгээд тухайн үед охин сүртэй зүйл удаагүй харин ч баярлсан. Үүе ашгүй те би одоо энэ сүнстэй хүүхэлтийг яах байсан юм бэ? Ашгүй энэ мэрэ найз маань учрыг нь олоод өгчлөө гэж бодоод ингээд амар тайван гэрлүүгээ бутсан. За тэгсэн тэр шөнө охин тун хачиргалтай зүүдэлсэн. Өмнө нь юу ч ийм зүүд нэг ч удаа зүүдэлж байгаагүй. За тэгээд зүүдэндээ юу зүүдэлсэн бэ гэхээр нэг дэлгүүрт сэрсэн. За тэр дэлгүүр нь болохоор ямар ч ч өөрийнх нь л гэр бололтой. Тэгээ ингээд нөгөө гэр дэлгүүр хоёр нэг холбоотой байсан маа. Тэгэд удалгүй аав ээжийнх нь нөгөө хамаатан саднууд гэрт нь ирээд тэгээ дахиад дүүд нь бэлэг өгсөн. За тэр нь бас л хүүхэлдээ дүүд нь бэлгэлчээд өөрт нь бэлгэлээгүй. За ингээд охин дахиад зүүдэндээ гомцсон маа. Яа ганцхан надаа ингээд хүүхэлдээ бэлгэлээгүй явчихж байгаа юм бэ гэд. За ингээд охин гомцсондоо гэрээс одорч нэг юм урт гудамж байгаа байхгүй. Тэр гудамжны одоо голд нь яг юм төв зам байгаа гэх юм. Өргөн зам хоёр талаар нэгэ дэлгүүр маш олон зүйлсүүд харагдчихсан маа зүүдэнд нь. Тэгээ охин тэр дэлгүүрээс гараад тэр өргөн замын хажууд байх одоо нөгөө зам гарах юм гэрлэн тохиог ширтэд зогсгонэ. Гэтэл замын эсрэг талд өөртөө яг ижлэхэн өндөртэй хар үстэй үснийхээ хоёр талд улаан өнгийн юм тууцтай хавчаар зүүцсэн улаан өнгийн өвдгөө хүрсэн юм даашинцтай доогуур юм тун өхөрдөг нөгөө барбинууд өмсдөг юм хүүхдүүдийн шаахаа гэх юм уу? Тийм хар өнгийн шаахаа өмсцэн. За тэгээд нэг гартаа эмэгтэй ийм чихмэл хүүхэлдэй тэрвэрсэн. Нөгөө гартаа эрэгтэй чихмэл хүүхэлдэйг тэр чихмэл хүүхэлдэйнийхээ гарнаас ингээ хатгаад унжуулсан охин зогсож байсан гинэ. Тэгээ охин дотроо замын цаан зогсох охиныг за бас гавьр гартаа барьцсан хүүхэлдэйг нь хараад ямар хөөрх юм бэ? Ямар гоё хүүхэлдэй тэрвэрсэн явж байгаа юм бэ? Бас ямар хөөрхөн хувцалсан ямар гоё охин бэ гэж бодож. За удалгүй ногоон гэрэл асч замын нөгөө тал зогсох охин зам гарах гээд ураг шалгаж. Тэгээд санамсаргүй нөгөө нэг гартаа одоо барьжсэн одоо нөгөө эмэгтэй хүүхэлтэйг болохоор тэрвэрсэн байгаа даа шүү дээ. Нөгөө гартаа арай сулхан барьсан байсан. Эрэгтэй хүүхэлтэйг ингээ газар унгаачихж байгаа. Тэгээд үүнийг харж байсан охин тэр хөөрхөн улаан даашинцтай охин туслах санаатай шууд зам руу гүйж очиод нөгөө газар унсан хүүхэлтэйг бариад чи хүүхэлтэйгээ унгаачлаа гэж хэлж. За хамтралч танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтралчаар Menopause. За Menopause төхөөрөмжийг болохоор параметрал эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, орлого ашиг өсгөхөд тань туслах эргэлтийн хөрөнгийн зээлийг санал болгож байгаа юм байна. Тэр эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэхэд зориулж 100 сая хүртэлх зээлийг 36 сар хүртэлх хугацаатай сарын 3.5-аас 1.5% хүүтэйгээр олгоно. За тэгээд эдний хувьд бол барьцаагүй, шимтгэлгүй, өгсөн зээлнээсээ шимтгэл авахгүй, шуурхай, давтан зээл авах хүрт хугацаа уртсдаг. Тэгээд анхлан зээлдэгчдэд бол 12 сар, 18 сараар зээл гардаг бол зээл авах тусам хугацаа нь уртсаад 36 сар болох боломжтой. Тэгээд дээр нэмэгдээд ингээ явчихсан гэсэн үг. Тэгээд авах болгонд л одоо зээлийн хүү буурдаг давуу талтай байлээ. Сарын 1.5% одоо хүртэлх хүүтэй болон болох бол ингээ бүрэн боломжтой гэсэн үг. Тэгэхээр зээл аваад авах тусмал сар нь уртсаад бас хүн ч гэсэн багсаад авчих байна шүү дээ. За эргэн төлөлтийн таатай нөхцөлтэй өдөр бүр нөгөө баг багад өнгөөр шууд бас машинаасаа таталт хийгээд ингээ явчих юм байна. За энэ бол бизнес эрхлэгчдэд бол бага дарамт үүсгдэг. За сар бүр гэдэг нь яа гэхээр сарынхаа тэдний өдөр төлнөх уламжлалт төлөх нөхцөл байгаа. За мөн 3 дахь нөхцөл нь болохоор тохирсон төлөлт гэж байгаа. Бизнес нь өвөл бага орлоготой 100 өндөр орлоготой ч юм уу тий удирлаасаа хамаарат янз бүр байдаг бол өвөл хүүгээ төлөөд бага дүнгээр төлөөд 100 өндөр төлөөд авах нөхцөлийг хэлж байгаа юм байна.
Тэгвэл их гоё Амар дагуултай юм агааз. шүү дээ. Тийм хүн болгон ч бас санхүүгийн байдал нь хараа өөр байгаад байна шүү дээ. За тэгээ менопаусын төхөөрөмжтэй байх ёстой мэлээ шүү нэрээ заавал. Тэгээ шинэ хэрэглэгч болж байж эргэлтийн хөрөнгөний зээл авах эрх бол үүсдэг юм бэл. За тэгэхээр олон удаа зээл авах урт хүүн бураад хугацаа урдсан нь өдөр бүр баг автоматар төлөгдөг учраас зээлийн эргэн төлбөд ямар нэгэн дарамтгүй хялбараар ингээд үсгэнэ. Холбогдох хүчний дугаар 1811 22 1811 22 гэсэн дугаар байна. 24/7 юм билээ. Баярлаа. Баярлалаа хамтран ажилласан минь бас байлаа. Баярлаа. За ингээд төхөөр хөшлүүлье. Охин зам аргаж байсан тий. Замын эсрэг талд тун хөөх охин чихмэл тоглоомоо замын гол дунгаацсан. За тэгсэн бараг замын нөгөө талд гарч исэн увлгаан даашинстай охин баярлаа гэж хэлээд охины гарт байгаа хүүхэлдэг барих мөчөд гинтхэн охины ээж нь болохгүй миний охин болохгүй гэж хашгираад ингээ ардаас нь татсан гинэ зүүдэн дотор. Тэгээ тухайн үед охин тэр хүүхэлдээ гарыг барьцсан. Одоо хэдүүлээ ингээ бодоод үзэх юм бол хүүхэлдээ байгаа шүү дээ. Тэнгүүт энэ охин маань зөвхөн нэг гарыг нь харин тэр хүүхэлдэг авж байгаа охин болохоор их биеэс нь барьцсан байсан гинэ. Тэгээ нөгөө энэ охины ардаас ээж нь татангууд нөгөө хүүхэлдэг чинь хоёр талаас нь татсан шүү дээ. Тэгээд охин гарыг нь татаад нөгөө талаас их биеийн тацаар аваад ингээд гар нь тасарсан юм. Тэгээ яг энэ мөчөд саяхны хүртэл зам дээр ямар ч машин байгаагүй тал гинтхэн охины хажуу талаас машин чагнаалцсаар нөгөө урагшаа гараад нөгөө чихмэл барьж исэн гарыг нь мөрөгцсөн юм. За ингээд удалгүй охин зүуднээс сэрсэн. Тэгээ охин тухайд ямар сонин зүудэ гэж бодсон ч гэсэн тэг хүүхэд байсан болохоор удахгүй л мартцсан юм байна. За тэгснэ шуудхан найз мэрээтэйгээ уулзъя гэж бодсон. Тэгээ яагаад ч юм одоо бодоход тэр үед байнга л мэрээ гэдэг охинтой уулзсан гэсэн бодол байнга толгойд нэт өгсөн гинэ. Тэгээ өдөр бүр өөрийг нь хүлээж байдаг байсан нөгөө авирдаг толгомны урд очсон чинь нөгөө мэрээ гэдэг найз нь гинтхэн байхгүй болсон. Алга болсон. Тэгээ охин дандаа найзаагаа хүлээлгдэг байсан учраас за би өнөөдөр төрүүлээд хүлээж яа даа гэж ганцаараа тоглож ирсэн. Тэгсэн яг нөгөө ойролцоо байгаа тоглоомын талбай дээр өөр хүүхдүүд ч гэсэн нэлээд гүйлдэл тоглож байгаа харагдчихлээ. Тэгээ хүүхдэл уусан юм хаана нөгөө хэдэн хүүхдүүдтэй ч гэсэн найзлахсан хатаа очиж яриа өгдөөд тэгээ удалгүй ингээ хамтдаа тоглоод тэгээ нөгөө хүүхдүүд чинь тэр үед одоо нөгөө савлуур эргүүлж байгаа л эсвэл нэг ингээ түлхдэг тиймэрхүү тоглоомнууд идэв гэсэн шүү дээ. Яг бөөндөө сууж байгаа л ингээ савлуураа эргүүлж байгаад ингээ наашаа цаашаа хүчтэй нэг түлхэж тоглож ижил тэ. Тэгсэн нөгөө энэ түүхийн эзэн охин маань савлуур дээрээс маш хүчтэй толгоогоор асфальт шалан дээр унчиж. Тэгээ унахтаа охин уг нь толгоогоо хамгаалаад ингээ гараараа унсан юм байна. Тэгээд нэг мэдхнээд юу уусан мэддэггүй ингээл газар нэг унах шиг л уусан. Тэгээ нэг нүдэ нээсэн чинь гар нь хөдлөхөө болцсон байсан гинэ. Тэгээ хажууд нь өснө хүмүүс бүгдээрээ л бүр санаа зовцоггүй чи зүгөрөө гэж асуужсэн. Тэгээ охингүй миний гар хөдлөхгүй байна би гараа мэдрэхгүй байна гэж хэлж. Тэгсэн тэнд нөгөө авирдаг тоглоомны урд мэрээ гэдэг найз нь ирсэн. Бага харагдсан байна л да. Тэгээ мэрээ өөрийг нь ширтэгтэй нэг тийм сонирн байдлаар гэх юм уу ингээ санаа зовсон биш. Найз нь тоглож байгаад ингээ гараа гимтэйгээд унчиж байгаа шүү дээ. Гэсэн чинь санаа зовсон байдлыг гэхээс илүүтэйгээр гарлуу нь бүр нэг юм үдсэн ядсан харцаар юм хорссон заналтай харцаар хараа зогсоодсон гинэ. Тэгээ нэлээд удаан ширтчихсэн аа. Хаашаа ч юм яваад өгсөн. Ирээд одоо чи зүгээр үгүйж туслах ч байдаг юм тийм байхгүй шууд яваад өгсөн. Тэгээ охинч гараа гэмтэйгээр шуудхан эмнэлэг явж хагалгаанд ороод эмчилгээ хийлгэснээр нөгөө зуны амралтанд тэр чигээрээ дуусаад хичээл ихэн бүр 2 дугаар улирлын үед л ингээд хичээл дээр гэж орсон маа. Тэгээ эмчилгээ хийлгэж бас учраас нөгөө мэрээ гэдэг гай найзтайгаа ч гэсэн уулзах ямарч боломжгүй байсан. За тэгсэн хачиргалтай нь энэ үеэс найз мэрийг харагдах байсан маа. Гинтхэн алга болсон. Тэгтээ охин жаахан байсан учраас тэгэл хүүхдэл уусан маань удалгүй мартчихж байгаа юм л да. Энэ охинтой найзлдаг ус өдөр яг нөгөө маргааш нөгөөдөр сурлаа гэхэд дахиад өөр найзуудтай болоо гэхэд нөгөө мартагнаад эхэлчихэж л да. За ингээд анги дэвшсэн байгаа. Бараг 1-2 жил өнгөрөөд одоо бага ангийн бараг 1-2 дугаар ангид байхдаа энэ явдал тохиолдсон бол 4 дугаар ангид орсон. За ингээд 4 дугаар ангид ордог жил хичээлээ дуусгачаад сургуулийн гол том хаалгаар гарч ирсэн чинь нөгөө авирдаг тоглоомны урд тэр тэнд найз нь сууж харагдсан гинэ. Нэг л юм танил дүр төрх харагдсан юм байна. Тэгээ охин хэсэг ажиглаадгүй ч хин блэ гэд 2 жил өнгөрсөн шүү дээ жоох хүүхдүүд байсан юм чи хин блэ гэдэг ингээ ажигласан чинь нөгөө байнга тоглодог байсан сүнс ярддаг байсан мэрэ гэдэг найз нь яг л одоо бах байдгаараа тэр тоглооны урд ингээ доошо суудсан өвдөлөө суудсан тогложсон юм. Тэгээ охин баярсандаа хүүе мэрэ найзаа гэд дуудсан. Тэгсэн тоглоомын тэнд байсан нөгөө гарлуу нь муухай хараадсэн те одоо юм өс хонцонтой юм шиг харж ирсэн мэрэ найз нь харин ч хийлдгээр 2 гараараа даллаад хөөе сайн уу найзаа гэж мэдлсэн маа. За ингээд охин энэ үед мэрэгийн гэр бүлд асуудал гараад хэдэн жил харагдааг байхаа ашгүй одоо зүгээр болсон болтой гэж дотроо бодсон. Гэхдээ энэ охиноос асуугаагүй юм байна л да. Гү чи яагаад ингэ нэг хэсэг алга болсон юм болоо гэж. За тэгээ энэ цагаас хойш тэд дахин нөхөрлж өдөр болгон хамт тоглоно бүр ингээд энэ мэрэ гэдэг найзаа гэртээ хүртэл дуудаад ингээд хамтдаа дуулж тоглодог байсан. За тэгж явсаар энэ хоёр ахлах сургуульд орж байгаа. За ингээд ахлах сургууль ордог жил найз мэрэ дахиад гэмтэх алга болсон.
хайцсан. Гинтгэн л өглөө усаад өнгөөр ингээд нөгөө найзтай уулзах гэсэн алга болсон. Тэгээ охин дотор бодож л те. Гэхдээ энд нүүц юм байх та. Надаа яагаад юу шилэхгүй ингээд явчихж байгаа юм бол ямар өөдгөн бэ гэж бодсон. Яг нөгөө талаараа охины хувьд гар утас байгаагүй. Ээж нь бүр нэлээд сүүлд ахлах сургуулаа бараад төгсөж яхад нь гар утас авч өгсөн учраас явлаа барьлаа гэдэг нөгөө яарсан бол те. Уцаарч болохоо мэдэгдэх байсан баг. Гэхдээ би өөрөө утасгүй байсан учраас найз маань зайлвал холбогдож чадаагүй байх таа л гэж бодсон байна. За ингээд дахиад цаг хугацаа урсан өнгөрөөд охин ахлах сургуулаа төгсөөд их сургуульд ороод их сургуулаа амжилттай төгсөөд ингээд 21 нас хүрч байгаа. За 21 нас хүрдэг жилдээ Гёнгийн аймаг Юнгын хотод байдаг. Юнгинд байдаг юм тэндээс одоо нөгөө цаанаасаа ингээд байрыг нь өгчдөг дажгүй ажлын байранд орж чадсан юм л те. За тэгсэн удаан хугацааны дараа дахиад тун хачиргалтай зүүдэлсэн. За зүүдэнд бага ангийн сурагч байхдаа өөд улсан өвөө нь орж ирсэн гинэ. Тэгээ бүсгүй зүүдэндээ шаргал юм зэгсэн шугууд сэрсэн юм байна. Тэгээ шугуу дунд юм нарийнхан шорон замтай. Яг тэр шорон замын яг голд нь ингэ зогсож байсан. Тэгээ бүсгүй өөрийн мэдлэгөө дотроо хөөх ямар сонин газар вэ? Гэхдээ яасан чимээгүй юм бэ? Гэтэ нэг дулаахан юм те. Гэхдээ нэрийн энэ өндөр зэгснүүд амархан хугардаг болов ч нэг тийм өндөр өвс гэсэн үг шүү дээ. Хугардаг болоо гэж бодоод айхтар сүртэй зүйл бодогдоогүй маань. Тэгээ ингээ хэсэг зэгс бариад хугалгаснаатай үзчихсэн чинь гинтхэн нурууных нь доор хавцаанаас хүн хуруугаар хатах шиг болсон гинэ. Тэгээ гайхаад эргээд харсан чинь бага ангийн сурагч болвол гэлтэй үсээ ингээд хоёр талдаа хуваагаад шүлжээ бооцсон гартаа хүүхэлдээ тэрсэн охин зогсчихсон. За ингээд тэр охин гинтхэн бүсгүйн гараас хөтлсөн нь. Хичээ би ээжээсээ төрчлөө. Ээж төрүүлээд явцсан байхгүй юу? Та намайг ээж дээр минь хүргээд өгч болох уу? Би ганцаараа явж чадахгүй нэ гэж хэлж. Тэгээ бүсгүй сүртэй бол бодсонгүй. Охины гараас хөтлсөн чигээрээ ээж чи ардаас явъя. Ингээд чи өөр нь хаана байдаг юм бол ингээд цаашаа охинтой хамт хөтөлцөөд ээжийг нь хайгаад явж гисэн. Тэгээ явах замдаа чи хаана амьдэрдгүй чи юунд дуртай вэ? Гартаа яагаад хүүхэлдээ тэрвэрсэн гэх мэтчлэн асуултыг асууснаар нэг мэтгэнэл тэдний урд нилээн цаанхан гэхүүдээ хав хар юм урт гэх юм уу баг ингээд нэг талыг тэр чигээр нь хучцсан юм шиг харцуул харагдсан гинэ. Тэгээ гайхаадгүй ч юу юм болоо гэж сайн харсан чинь ус харагдсан юм. Тэгээ бүсгүй дотор хөөх ямар айхтар хар өнгөтэй гол вэ гэж бодож. Тэгээ гинтхэн охины ээжийг хайж байгаагаа санжилдаг үечдээ би энэ хүртэл хааш яагаад ирсэн бэлээ гэд. Тэгээд охиноос асуусан маггүй ингээд ээж чи хаана байгаа юм бэ? Хоёулаа хаа хүртэл явах юм бэ гэж асууж. Тэгсэн охин ээж намайг өөрийг нь хайж ирнэ гэдгийг мэдж байгаа болохоор голын тэнд завин дээр хүлээж байгаа хаа. Та намайг гол хүртэл хүргээд өгөхөд л болно гэж хэлж. Тэгэхээр нь бүсгүй тийм үү. Би гол дээр зав байгааг нэг ч удаа харж байгаагүй шүү дээ. Тэгвэл би ч ихсэн очиж сонирхъя гэж хэлж. За ингээд охины гараас хөтлсөөр гол руу нилээн ойртсон. Тэгээ нилээн ойртод бүсгүй амандаа хөөх энэ голчууд том дээрээс нь ёстой гоё тунгалаг юм байна штэ гэж хэлээд гол дээр байгаа заврууд өгөх санаатай охины гараас өөрийн мэдлэгөө тавьчих. Тавиад завлууд хэмүүлж гисэн ба. Тэгээ бараг нөгөө завинд нэг 10 алхмын цаанал ингээд зав ойрхон харагдчихсан. Тэгсэн чи гинтгийн мөчөд нэг гарнаас нь хүн татсан гэнэ маш хүчтэй угц татчих. Тэгээ гайхаад эргээд харсан чинь нас орсон өвөө нь гарнаас нь зуураад алив явъя хүү чи явъя л да чи гэж дахин маш чангаар орилж гисэн. Тэгээ уг нь өвөө нь баг багт нь маш их өөрөг нөхөөрт юм өөдөөс нь ингэж хашгирч орилох тийм нөрөөсөө нэг ч удаа байгаагүй. Тэгсэн чи өвөө нь нүрээ нэлээ айхтар үрчилэгдсэн ууртай харцаар охин руу гараал ингээл. Үгүй чи яахаар энд байгаа юм бэ? Хурдхан бууц али хурдл гэж харчиж. Тэгээ бүсгүйг чирж ихэлсэн. Тэгээд хөлөө одоо хөл гараач гэдэг юм те бүр ингээд цохоод одоо нөгөө тэр чинь нилээ юм одоо юу гэдэг нь чулуун болоотой цаа байгаа байхгүй. Тэгэхээр ингээд одоо татаж явхаас илүүтэйгээр баг ингээд газараа чирээд явцсан байгаа бүсгүй. Тэгээ бүсгүй бүр гайхаггүй өвөө миний гар өвдөд штэ. Гэхдээ та жоохон удаа явуулдаг гэж хэлж. Тэгсэн нөгөө өвөө нь юусоо тоосон шинжгүй цааш явсаар байгаад нэг мэдхнээ зүүд хаана ихэлсэн мэлээ. Тэр нөгөө зэгсэн шууд яг тэр нугаал зогсож исэн дээр ирсэн. Тэгээ бүсгүй өвөөгөөс асуу. Үгүй өвөө та яагаад намайг ийшээ аваад ирвэ? Би тэр завыг хармаар байсан штэ гэж хэлж. Тэгсэн өвөө нь одоо бараг боллоо. Чи дахиад жаахан цаашаа явах юм бол гэрлэгөө очиж чадна гэж хэлж. Тэгээ бүсгүй өвөөдөө тун хайртай байсан учраас өвөөгөө зүүдлээд тэгээ өвөөтэйгээ уучирсан уулзсан учраас дахиад хэлчихлээ. Өвөө би тантай дахиад жоохон хамт баймаар байна. Дахиад жаахан цуг яж байгаа би явж болохгүй юу гэж асууж. Тэгсэн чи өвөө нь үгүй болохгүй чи яг одоо яг л одоо л явахгүй болохгүй гэж дахин хэлж. Тэгснээ нөө бүсгүүн дээрээс ингээд нүмерэг хучаад гэх юм уу яг нүмерэг дээр ингээд нүмергөөд чи энэ нүмергийг заавал авчих ёстой шүү. Заавал бүрөөсөө мартаж болохгүй шүү. Заавал авч яваарай гэж дахин хэлээд ингээд бүсгүй нөгөө зүүднээсээ сэрдсэн юм байна.
За ингээд үргэлжлэгийг нь маргааш та бүхэндээ хүргэе. Тэгэхээр одоо тэр найз нь яг ямар учиртай юм те. Тэгээ тэр хүүхэлдээ бас те одоо саяны зүүдэн дээр ч гэсэн охин хүүхэлдээ тэрвэрсэн магадаач нэг охин хүүхэлдээ тэрвэрсэн. Өвөө нэг өссөндөө тэр нөгөө гол руу орохоос нь авраад буцаагаад нөгөө зүүд хэлсэн цэгт нь авчираад чи одоо ингээд зүүднээсээ сэрээ энэ нүмергийг мартаж болохгүй шүү гэж хэлээд дуусчихж ш. Тэгэхээр маргааш юу ярих тухайгаа дахиад үргэлжлүүлээ те. Сонирхолтой юм юу болоод байгаа юм болоо гэж байна. За баярлалаа хамтургаар нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанзаа амын хариулагчаар ундрах нар ажиллаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Медопел эмнэлэг Туркийн тэргүүл их сургуулийн зохицлбор эмнэлэг мөн Мино басвала. Урагшлуулан томчуудын шууд нэвтрүүлэг аван сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.